Ингэдэггүй юм. Та зөв л гэж. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ бүгдэнд нь сайхан орой мэндийг хүргье. YC Булангийн 5 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Йо спортын өвнөр. За ирсэнд баярлалаа. Баярлалаа. Өрсөндсөн баярлалаа. Яа. За орой үеийн цагаар одоо нэлэх нойтой хүүхдтэй хүний ч одоо аваа гаргаад ирлээ. Аваа хүүхд нь уурлах байдаг. Гэтэ хүүхд нь ч уурлахгүй байх та бага. Зүгээрээ. За. Хөрх асуултууд бэлдсэн. За. Хүмүүс яг оролцогчдоо шараач гэдэг. Гэтэ энэ удаа лог шарахгүйгээр шийдсэн. Гэтэ эхнэрийн зөвлөгөөгөөр бол ганц хоёр асуултаар шарах гэж бодсон байгаа. За эхний ээлжинд гэр бүлийн хүмүүжил маш сайтай гэж сонссон. За ер нь ихтэй надад харагддаг л да энэ тэнд явж байхаар мэндийн зөрүүтэй тэгэл хүмүүстэй харьцаж байгаа тэр төлөвшөл өдр бол гэр бүлийн хүмүүжилтэй бол шууд хамааралтай байгаа. Тэгэхээр йогийн аав ээж нь баг багт нэг зэмлдэг байсан. Хай баг гэсэр байгаа юм хүмүүжилтэй болсон. Тэгээ ер нь бол манай аав бас өөрөө шүүгч хүндэлтэй. Тэгээд намайг айгу бас ингээд ингэж болохгүй тэгж болохгүй миний хүүд ингэдэг ингээд айгуух тайлбарж өгдөг байсан л да. Тэгээд бас ингэж болохгүй тэмдээ тэгж ярьцсан. Тэгээд ер нь л байнга шүүмжлээл би бас их шүүмжлэг бас магтаах үе байгаа л да. Тэгээд яг тунгийн тааруулаад ээж маань намайг за яах вэ гэж аав маань болох намайг тэгээд загнаад. Тэгээд манай ахаас намайг амирх яадаг байсан л да. Гэр бүл хэдүүлээ? Дээрээ нэг ахтай тэгээ аав ээж дөрүүлээ. Тийм баг. Аав сайхан өнгөрцөн гэж сонссон. Хамсалтай. Яг ингээ харж байгаа байхгүй йогийн гэр бүлийг харахаар шүүгч хүн гэж би бас сонсчихсан л да. Бас оролцож байгаа хүний бас судалгаа явж байгаа. Өчигдөржингөө нойргүй шүн суугаад харагдаж байна. Өчигдөр яг тэгж харж байхад энэ асуултыг яагаад бэлдсэн бэ гэхэлэр йо одоо өөрөө аав болж байгаа тийм ээ. Аав болцсон байгаа. Тэгэхээр 18 гээд хүүхэн их нэртэй жижигхэн йотой тийм ээ. Тэгэхээр йогийн хувьд хүүхдээ бас өөр шигээ хүмүүжлэлтэй болох нь аав шигээ тийм хатуу гараар үсгэж бодож байна. Тийм би арай тэгж боддог л да. Гэтэ яг өөр шигээ хүн болгож байсан. Яг би өөрөө гэхдээ нэг амар сайн гэсэндээ бас биш л дээ. Гэтэ яг хүмүүжил чадах болоо гэдэг дээр л нэг басны дараа хамгийн их амар бодд юм лээ. Яг ингэж хүмүүжил чадах болоо гэдэг. Гэтэ энэ бол өөрөөсөө хүн ихтэй илүү бол болохыг хичээндээ хүүг. Би бол аав болж үзээгүй байгаа. Одоо хөнгөн шингэн те андаа. Тэгэхээр яг аав болохоор ямар вэ? Одоо мэдрэмж нь ямар вэ? Би бол яг ингээд нөгөө нэг чухал үед яг миний тоглож исэн насны дээрсэн бохгүй. Би яг одоо тэр үед яг prime гэж хэлж болох юм уу те яг тийм үед явж. Тэгээ яг явж байгаа л тэр чинь бас айгу сони юм болсон юм аа. Ингээд тэнцэнийхээ дундуур бид чинь нэг 7 өдөр нэг хагас амтсны дундуур нэг гэртээ харьцаад байгаа байхгүй юу? Ер нь бол би тэгдэг. Ер нь бол байнга нөгөө ингээд их нэртэй байгаа. Тэгжиж бас энэ чинь бас их нэр ажид байгаа үнэ бас ингээд нэг тоохгүй бол бас тасралтгүй тэмцээн ингээд их юм бол бас миний ажидд ямар ч юм ихтэй хүн байгаа гэж. Тэгээ бас очио үйжсэн чинь гинт очсон чинь надаа манай их нэрийг 2 зураас оруулж байна. Тэгэхээр би тоглож чад юм пранк хийгээд байгаа ингээ уурлаад цаашаа ингээд юм пранк хийгээд байгаа маяглаад би ядраад байна гээд. Тэгээ би нөгөө чи хараа хитцээ. Тэгсэн чинь манай их нэр гомдоод юу яриад байгаа би жигнэсээ яриад байгаа. Тэгээ би ингээд шокнд ороод яг анх тийг сонсоход бол жоохон итгэж өгөхгүй тийм сонирн байд юм. Яг нэг карьер бодогдол тий. Одоо би ингэж явж байгаа болоод яг тоглож чадах болов гэл тийм бодогцсон л да. Тэгээ яж байгаа л яг имлэгийн гадаа ингээд ихнэр төрөх чинь гээл тэгээд гарч ирээл за нэмсраа аав болоо гэдэг үгээл тэгэл үгээр хэлхий аргагүй л ингээл жинтэй тий. Тэгэл бүр ингээд өмнөөс нь өөлөх гал нөлмөс цэлгнэ тэгэл тэг хүү ихнэрээ хараад айгу өрөвддөг юм билээ ингээл яалч тэр үуч ингээл бүх ингээл эмгтэн чинь эдийн ясна уурдаг гэлээ бүх ясна уурдаг гэл амар л юм сонсогдсон. Азар хоёулаа төрөх юм да тий. Хугардаг цааш ер нь ингээд амар яадаг гэ салдаг гэ. Тэгээ ер нь хараад хөрх ихнэрээ хараад айгу хөрх идөө гэл. Тэгэл амар их баярлсан шүү. Тэр нь ихнэрээ хараад амар их хайр үрсэн. Тэгэл хүүгээ харчаал ямар царай муутай юм бэ гэж шүү. Анх харчаа нөгөө хүүхчээ ингээл бүр нэлцээс төрөхдөө бас чанга байгаа шүү дээ. Нэлцээс юм гарч ирэл. Өнөөдөр харин бас эвгүй асуулт бас асууя гэж бодсон. Гэтэ эвгүй асуултууд авах юм бол йогоос хамгаалах гэж хантаа зүгэж ирлээ. Яг хөө сум нэвтэггүй ч хутганы 3-тай юу 2-тай юу. Нэгтэй хамтаа. Гэтэ хутганаас бол хамгаалчихлаа. Гин сэрээ гаргаж хаад за тоглосон. Хариуцлага гэж юу вэ? Хариуцлага гэдэг одоо тэгээд миний бодлоор л хийсэн зүйлийнхаа яг үр дагаврыг дааж чадах
алдаа чадах ёстой л гэж боддоо ш. Тийм болохоор нэг хариуцлага гэдэг зүйлийг би айгүй амар чухалчдаг. Тэр нэг одоо юм тэгэл айгүйх хүмүүс ч болчоод тэгэл салцгааж байгаа. Тэгээд хариуцлага хүлээж чадахгүй юм тэгэл оролдоод чирэггүй гэж боддоо ш. Хүн дараа нь ингээл одоо бид ингээл PUBG дөрөхөд юм золиослж байгаа ш. Би бас сургуулиуд золиосон тэгэл нэгдүгээр курстэй бас сурахгүй амар юм бодож явжсэн ш. Би одоо ингээл яг PUBG-гаар амьдчих юм байна гэл. Тэгжсэн тэгэл тэрнээсээ болж юм амар айгүйх яасан л да асуудал төрсөн. Тэр хариуцлага зөөрөө дараа нь дааж чадах хэрэгтэй гэдэг. Тэгж бодоод манай авц юу айгүйх яадаг ус хариуцлага хүлээж сур гэдэг. Тийм болохоор ер нь тэгж л боддоо шүү дээ миний хувьд хариуцлагыг. Ер нь багийн ажил бай тийм ээ. Тоглолтын донд хариуцлага нуруунд дээр хийж байгаа шүү дээ. Бас амьдралын хариуцлага гэж байна. Тэгвэл PUBG ч өөрөө бид нар 6 цэнгэл болгохоос энэ төрүүлээд ажил болгоцсон байгаа шүү дээ. Тий, ер нь бол яг мэрэгжлийн амирчид нөгөө нэг яг 6 цэнгэл гэж харахаа болцсон байдаг л да. Амар их яг PUBG-ийн зан одоо IG хэлүүдийн зан амар их юу байдаг вэ? Нуруунд дээр амар их тэр багийн сэтгэл зүг 3 тоглолтчин уруулгийнхын сэтгэл зүг тайван байх хэрэгтэй гэл. Тэгэл тэр хүмүүс ч яг л аав ээж хэл хариуцсан шүү дээ. IG хэлүүд ч. Тий. Ай цэцэрлэгийн багш шиг ч юм уу. Хой, акшн. Бол. Одоо тэгж хэлэхгүй гээл тэгэл шөнө өрөө гарахын хүртэл баг гайж гадаа яг хинтээ уулзах гадаа. Хавч өгөөрөө суудсан тий шөнө ингээд суудсан. Ирж мэрэгт нүртэл баг ингээд хөлийг цууж мууц нойр өрөхгүй. Тийм уураг яг зохих юм шүү. Ингээд халаад өсөөд ингээд үсээ ингээд жоохон тэгүүжтэй суудсан. Хаагур яваад тэр ингээд яг нөгөө зиол голос хоёр орой ингээд зугаалж байгаа ороод ирсэн чи. Ингээд суудсан тий. За аав гэж ярьсных мэрэгжлийн тамирчид дундаас хин яа болцсон. За миний мэдгээр л сүхэ байгаа, акшн, IC байгаа, тэгээ би байгаа. Тэгээд бүнээс хаа болсон байна. Тий, бүнээс хаа болсон. Бусдын юм нас сайн мэддэг. За e-спорт руугаа хальт оръё доо. ZIVS e-спортод орох санал анх хэнээс ирж байсан. Тэр чинь болохоор нөгөө нэг Зиол битэр өмнөнийг огт болдог гэсэн бохоггүй юу? Тэгэхэд Зиол ZIVS руу ороод тэгээд би ер нь бол баггүй үлдсэн. Манайхан ер нь яг ингээд 2 хүн 2 тийшээ тараад. Тэгээд баггүй үлдээд би ер нь жижиг сажиг багуудаар ороод тэмцээн ороо явуулсан. Тэгжсэн чи яра Зиолт чатлаад нэг уулзаад гисэн чи ер нь ингээд ZIVS-д орох уу морох уу гэл. Тэгэл ер нь намайг ZIVS тавьсан. Зиол ер нь ярилцаа цаашаа ярилцаа танилын талаар л орсон доо. Боломжтой. Тэр үедээ бас гайгүй тоглолт гэлсэн. За сая Зиолдоо нэг баг тоглож байсан гэсэн. ZIVS-ийн өмнөх гарааны баг нь ямар дэртэй байсан? За ер нь л анх яг л сайжирч ихсэн гэх юм бол ер нь яг Breaking Bad гэдэг багаас хэлж тоглосон л доо. Breaking Bad. Тий. Тэр багт ороод ер нь яг айгуу сайжирч ихсэн. Breaking Bad. Би бас сонсч байгаа юм биш үү? Тэгээ ер нь бол бүр дээр үе хүмүүс л мэддэг баг. Тийм баг. Би ч их залуу хүн шүү дээ. PUBG гараад. Тэгээ PUBG-гаар нэлэх нойтой бараг л хүүхчиг. Тэгээд бүрэлдэхүүн гоё байсан. Тухайд ZIVS-ийн бүрэлдэхүүн. Яг ZIVS-д ороод тоглосон. Яг Лёгийн орон зай ямар рол дээр ямар үүрэгтэй байсан. За тэр үед бол би ер нь спорт. Тий. Гэхдээ яг спортыг бол би хийдэг байсан. Зүгээр яг багийн яг тийм алсын яг хэцүү нөхцлүүдийг хамгаалдаг. Тэгээд ийш тийш ер нь kill түүх маягийн тиймэрхүү. Тэгсэн ирнэ. Тийм яг одоо яг fragger гэхэд fragger биш заяа. Ер нь зүгээр DP аваад холоос ингээл kill яваал тэнд унсан гэх. Тий. Тэгэл тийм л болтос. Нэг бол демар авдаг байсан. Мини зэний слар аваад тэр үед нэг хүмүүс ч авдаг байсан юм дөө. DP 4X-ийг бол зөндөө сонсч байсан. Лёгийн DP 4X ч бас алдартай шүү дээ. Тэгээд ZIVS e-спортод уулын амжилттай явж гэж би харж байсан. Гэхдээ Лё бас гарант нэг олон харагдахгүй харагдсан. Тий. Тэгээд яг би бодож байсан л та ZIVS e-спортоос Лёгийн гарсан шалтгаан тэр үеэс юм болов уу гэж би харж байсан. Яг гарсан шалтгаан юу юм? Гарсан шалтгаан яг нөгөө хуучны хамтрал ус санчир байсан л та. Санчир ирээд тэгээд YT ирсэн. Тэгээд тэр үчин Connect гэдэг бас нэг хөлт болдог байсан. Санжир. Тэгээд тэр гурав чинь яг нөгөө нэг PMPL дээр ороод сайн тоглосон байхгүй юу? Яг PMPL Championship дээр ороод. Тэгээд тэр гурав над дээр ирээд ингээд нийлээ баг болёо гээд. Тэгээ би бас энэ бодсон л та тухайн үед бас сайн гайгүй өөрөөс би ч юм бас хөөрхөн тоглодог гэсэн. Тэгээд өөрийгөө шалгаж үзсэн санагдсан. Өөрөөх нэг би яг ZIVS-тэй хад нэг яадаг гэсэн бохгүй юу? Нөгөө яг багийнхаа амжилтаар хийх явдаг гэсэн гэж өөр төрөө тэгж тусгаж авдаг. Өөрөө хийх нөгөө өөртийн бизнес болоод
Манай хэд бол над дээр тэгдэг л байсан л да. Зүгээр манай хэд бол намайг яг л гэр бүшгээл авдаг байсан. Тэгээ би болохоор өөрөө өөртөө ингээд хит их бодоод ингээд өөрийнхөө амжилтаар явж чадахгүй ингээд хүний амжилтаар яачлаа гэдэг. Өдий зэрэгтэй одоо хүмүүс намайг яг энэ эдийн амжилтаа намайг ингэж өндөр үнэлээд байна. Хитрхи өндөр үнэлэгдээд байна гэд. Тэгээд ер нь өөрөө зэвсээс гараад өөрөө түүхээ бичээд ингээд өөрөө амжилтаа аваад дараа нь би ингээд хүмүүстэй үнэлэгдъя гэж бодсон байхгүй. Тийм учраас би өөр гарсан. Тэгээд энэ талаас их хүмүүс асуудیں۔ Би одоо ер нь бас ярахаас одоо залхаж байна. Одоо яг энэ удаагийн нэвтрүүлгээр Y-ийн нэвтрүүлгээр энэ яриа ингээд өндөрлөё гэж надаас бити юм асуулт суугаарай. За тэгээд Zeus-ээс гарлаа. Хэсэг сил тус тоглосон тий. Тий. Силийн спортод өмнө тоглож байсан тухайн үед ахалж байл. Ахалж байл уу? Үгүй. Тэр үеиг Wallis. За яг силийн спортын түүх бол айхтар штэ. Топ 3 багийн нэг байсан Монголд байсан. Тухайн үед яг силийг организашн хэн ахалдаг байсан? Англи гэдэг баг. Шага. Тий. Тий, шага тий. Англи гэж шага гэж заллаа. Шага ер нь хаагур байна. Мэдгүй. Одоо мэдгүй шүү дээ тасарсан шүү. Тийм үү. Нэг хэсэг нэг айхтар юм таваадсан шүү дээ. Өрөө төлмөлгээд би бүр гайхаад бас бид нэр мөнгө төгрөгөө авч чадаагүй шүү дээ. Мөнгө төгрөгөө авч чадаагүй. Өө тэгвэл баг нөгөө санчир нэг яриадсан шүү дээ. Мөнгөө авч чадаа. Хэдэн төгрөг авч чадаагүй. Би одоо хүний 7-8 сая авах хэрэгтэй шүү дээ. Тэр нь л яг одоогийн бидний үеийнхэн бол ер нь яг амар тийм том скам гэдэг зүйл нэ юу вэ? Хохирогчд. Одоо яг бидрээс хойш үеийнхэнд хэлэх юм бол бүх юмыг дандаа гэрээ контракт хий, бүх юмыг дандаа батны тийм итгэх хүндэл орж тоглолцоо. Тэгэхгүй бол та нар яг бид нар шиг ингээл хохироод. Бид нар одоо ингээл Википедиа дээр амар их мөнгө олсон ингээл амар их яагаад бичигдээд байдаг. Тэгээ яг амьдрал дээр буухад бид нар ингээл их их скамдуулсан гэдэг байхгүй яг. Mabtex байсан PMB-ийн үеэр. Тий. Baron Tide байсан тий. Айхтар бож өгнүүлдэг байсан та. Sky яг багаас сэлгээд ороод ирсэн байсан. Яг тэр PMB-ийн үеэр гоццоороод айхтар тоглолт тэр торнаментийн MVP болж ирсэн. Яг тэр торнаментийн MVP болж байгаа үед Mabtex e-sport бас багаараа MVP шиг айхтар тоглолтыг хийсэн. Би нэгт явж ирсэн шүү дээ. Тэгээд Sky team гараад тий. Тэр үе дээр яг юу нь болж өгөөгүй. Би тухайн үед бол орилоос олж ирсэн. Тэр нөгөө нэг Form Miracle даваргаалдаг юу үсттэй. Тэрэн дээр чи miscommunication явсан юм аа. Бид нар MB Form Miracle-ыг байлж байгаа мэдж байгаа. Тэгээ би өөрөө Form Miracle-с Doke-ыг алсан бохгүй юу. Тэгээд би ингээ харсан чинь толгоог нь алсан юм биш үү? Хамгийн буланд нэг хүн нь нокрцсан. Ахаад нэг хүний өгснээ бид нар kill match уушаа мэдчихсэн бохгүй. Тэгээд хашааны зүүн shelter талтай нэг хүнээ дарж ийн гэдэг инфог би өгсөн бохгүй багтаа. Тэгсэн чинь манайд очиод shelter-ыг нөгөө талаас нь мөргөөд тэртлийг мөрөхгүйгээр нөгөө талаас нь мөргөөд бид нар MB-тэй байлдаад өөрсдөө MB чануулаад тэгсэн чинь Form Miracle тэр дайлмаар нь биднийг хоёр баг байлж байгаагаар тэндээ амьдраад тэгснээр бид нар өөрсдөө ер нь хүцэн л дээ. Тэн дээр би хилээд манайгаар байлгаа тэгээл ер нь спектатор харахад илүү амархан харагдчихсэн. Процесс бол яг л харж ирсэн шиг болсон юм биш үү? Яагаад удчихваа? Тэр ягаан дээр яагаад ирээ байлдчихваа гэж орилоос би бүр саналаасаа босоод ирсэн. Хүү яа гэж бүр ингээд тэр бол амар тоглолт байсан. Гэхдээ бас үзээтэй. Тэр гэхдээ ер нь бол бид нар орохгүй байсан ч аврагал байсан л да. Гэхдээ энэ ороо зүгээр өөртөө яг гараараа алаад цаашаа сэтгэл амар зүгээр аврагаа бийл гэсэн бодол. Жоо төргөмдсөн юм уу да? Яарсаал. Тий, яарсаал болсон. Хэрв Mabtex e-sport өдөөд байсан бол Baron-то Wally-тай Lyoto Mabtex ямар амжилт үзүүлэх байсан болох боддог. Яг GC-д орох байсан баг. GC-д орохоор. Гэхдээ ер нь тэр баг цаашаа нэгч тоглохоор байсан баха. Миний хувьд гэж бодож байна. Айгу уналт өсөлтөө баг шиг санагддаг байсан. Яг хөө бид удаан тоглоод бас нэгнээсээ жоо залхацгаадсан байсан л та ер нь. Тэгээд ингээ демо гардаг штэ бид нар шилдэг байхад. Демо гараад ер нь л бид гурав яг гуруулаад ингээл ер нь бид чинь демотой байхдаа ер нь амар их боддог гэсэн бохоо. Одоо ингээл тэр чинь сэлэр авраг авсан штэ. Тий. Ингээл за ер нь одоо ингээл дэлхийн авраг аавна ингээл цааш энэ зүүн ер нь Монголд байхгүй те. Бараг бүх тэмцээнийх нь аврагыг аавна ингээл амар бодсон бас. Тэгэл демо IC рүү орсон. Тэгэл бид гурав ер нь тэгээд бас тэр үуч нөгөө Wally өвдсөн юм аа. Өөрөө хит их судалгаар ингээд нөгөө нэг хит их ачаал аваад тэгээд жоохон ядаргаан дараа тэгээд Wally жоохон PUBG-аас олдоод тэгээд би бас PUBG-аас олдоод Baron болохоо нэг өөр баг маа нэг stand хийгээл төр зөрөөр тоглоод явсан. Тэгээд тэрнээс болоод бид нэр айгуу сүултээ яатсан байсан юм байна. Коучгүй л. Тийм коучгүй.
Өөрхий вал. Тий, Вали ер нь айгу мундаг штэ бас. Намайг бас сайжрахад би бас Зевсээс гарахад бол ер нь нэлээд дутуу байсан байхгүй юу. Манай Вали бараа намайг аваад өстой чадвар юм. Хүн болгосон да гэдэг. Чадвар юм сайжруулаад Демо айцэр орж байхдаа юу гэж хэлж орж ирсэн? ил айцэр орлоо л гэсэн шүү дээ. Шууд орлоо гэж орсон. Тэгэл бид нар за тэгдээл гэсэн шүү дээ. Юунаас бол задарсан бэ гэдэг надад асуулт байгаа юм. Ямар баг. Mabatix. Яг би биенээсээ залхаад гэсэн шалтгаан гэсэн үг. Тэг ер нь бол яг залхаад ч гэнэ шив. Бид гурч бол нэгэндээ аим штэ. Вали баран бид гурч юм. Яг л ах дүүс шиг л ингээл. Нэгнийга загнах үедээ загнаа, маргалдах үедээ маргалд найр. Инээлдэх үедээ инээлд. Ер нь бол яг л гэр бүсгэд. Тэгээ ер нь бол би зүгээр жоохон өөрөө шинэ юм үзмээрээс л та тэгээд бас баароныг ч бас тухай тоглохгүй сэлгээнд оруулах гэсэн байхгүй Mabatix. Тэгэхээр бас тэгэхээр ер нь бол тэгээд бид гурийн хоршил угаасаа явахгүй юм байна цаашаа ингээд бид гурав гэдэг юм байхгүй мэн гэдэг утгаар ер нь тэгэл хоёр тийшээ гарцсан шүү дээ. Гурван тийшээ салсан да. Золиослж байсан зүйл юу вэ? Золиос гаргадаг шүү дээ. E-спортын тамирчин ямар нэгэн байдлаар их бага хэмжээгээр. Ер нь бол хамгийн наазахын золиос гэх юм бол амьдралын найзуудаа золиослтیں۔ Чөлөө цагаад золиослно. Өөрсдийнхөө нойрыг золиослно. Тэгэл сургуулаа золиослно. За зөндөө олон жил чамтай бас тэмцээн дээр таарж ин да. Олон багт байж гэн тэгээд солигдчих нэ шаарч ирсэн. Организашнгууд солигдож байгаа хамгийн сүүлд орсон Stalwart e-sport. Гэтэ одоо та Stalwart-аас тоглохоо байцсан байгаа. Stalwart e-sport-ыг организашн 1-ээс 10-ийн хооронд үнэлэхвэл хэд авцсан үнэлэх? 4-5. Яг юу болсон юм? Тухайн үед Крито байсан, Fearless байсан, Leo байсан. Үлдсэнийг тоглогч нь Крито. За Крито. Яг энэ бүрэлдэхүүнээр нэг супер лиг орсон. Stalwart. Яг түрүүний асуулт шиг Zeus e-sport-д хэн санал тавьсан бэ гэдэг шиг яг ямар замаар орсон Stalwart. Бид нар тэр үед яасан юм аа. Эхлээд нөгөө нэг PMC-ийн qualifier болсон шүү дээ. Бид нар тэндээс хасагдсан байхгүй юу? Тэгээ байж байгаа би ч нөгөө гуравтаа гараад хэдүүлээ нэг учраа олноо нэг 10 олноо гэдэг тэгжээсэн. Хэдүүлээ яаж ичээ PMC-д орноо гэдэг би нэг нөгөө гуравтаа хэлээ. Тэгээ байж байгаа Zeus хэдүүлээ дэв дээр авраг авчиж хөө ярьжсэн байхгүй. Бид нар бол тэр үед бол Монгол тэмцээнд дээр айгуу сайн байсан юм. Манай гурав ярьж байгаа. Мирмар дээр бүр солируулсан шүү дээ. Монгол тэмцээнүүд айгуу сайн байсан. Тэгээ гадаад тэмцээнүүд болохоор бид нар жоохон залуу хүмүүс болохоор бас тэгээд яг миний ярьдаг шиг нөгөө хор шартай 4 залуу нийлээд болохоор нөгөө нэг бууж өгөхгүй байгаа юм чи юусэн. Би бол өөрөө ингээд за ер нь одоо идэвхтэй жоохон буултаас олчих байна. Өөр тийшээ гуучаа юм. Манай гуравч. Үзье хаа эдрийг алъяа л гээд нөгөө шарлагаад нөгөө асаад байгаа юм чи ингээд өөрсдийг нь асаагаа. Тэгэл амар их хот жоп хийчих бид нар ер нь тэгэл би тэгээ ямар одоо үгүй гэх нь хаашаа тэгэл за үзье л гээд байгаа юм чи. Тийм том эготой хайптай байгаа нөхцөлд нь бас даралттай ч бас тухай болсон баг те. Тэгээ бид нар чи нөгөө дэв дээр орж авраг аваад тэгсэн чи сталууд өөрсдөө бид нар л жаад ицсэн байхгүй. Та нар ингээ ороод ирээ бид нар ингээ танахыг авъя. Тэгэл орсон. Бид нар PMC-лж явсан. Ер нь гэхдээ би PMC-лийг бол 2 жилээр бодож ирсэн байхгүй. 1 жилээр бүтэн бодож ирсэн. Яг 2 удаа орохоор. Эхний PMC-лэр ингээд 3 дүүнрээ аваад ороод ер нь зүгээр жоох үзүүлчий те. Ер нь ямар хөө байдیں۔ Ингээд мэрэгчлийн багуудтай тоглоод яг болохоор хэдүүлээ яг өөртөө яаж тоглох нь, юун дээр алдах нь гэдгийг айгуу судлаад тоглоё. Тэгээд ороод тоглосон. Тэгэл жоохон миний бодож ирснээс бол миний бод карьерийн хамгийн муу тоглолт байсан да. Тэр би бол одоо ч тэгж байна. Тэгээ би ч өөрөө бид нар тэний дундуур айгүйх форм алдсан. Дундуур дивээс хошоо PMC хэлтэл бид нар айгүйх форм алдсан. Тэрнээс болоод бас тэгсэн байж магадгүй. Гэхдээ очиод ер нь бол 3 дүүдээ үзүүлэх юм аа үзүүлсэн. Супер лигт нь оруулсан. Одоо тэгээ дэлхийн авраг руу ороод байж тэгээ. Stalwart e-sport-д одоо Leo байсан бол дэлхийн аврагт явж байгаа юм шүү дээ. Бас тий. Яг бас явж явах юм гэж хэлж юмыг бас ам гарч болохгүй шүү дээ. Ер нь гэхдээ яг хүүхдийн хувьд бол айгүй сайн байгаа шүү дээ. Тий. Сайн манад өөр. Энэ за мөрүүлж ирсэн гэж ярьсан шүү дээ түрүү. Өөр Pokemon орж ирсэн үү? Цалингаа. Тэгэл баг. Юунаас Astra, Zeus Сэс бас бүгд л мөрсөн дөө. Пүүх юу вэ? Марыг хийх нь л тэгээ мөнгө аваагүй шүү дээ. Тоглоод идэг тоглоо. Тэгээд Монгол хэмжээний дэслэл мөнгө.
Зевсээс ч би нэг мөнгө авч үзэж байгаагүй. Би бол тухайд салин л авдаг байсан. Гэтэ Зевс бол би угаасаа тоглоагүй болохоор мөнгө авах ёсгүй л дээ тийм дээ. Тэгээ нэг тоглолтгүй болох. Би бол Зевсээс нэг юм аавч гэж боддгоо яагаад гэвэл угаас намайг ямар гоё карьер юм гоё болгож өглөө гаргалаа. Тэгэхээр бол би Зевст бол нэг юм боддог. Зевс бол угаасаа гоё. Ер нь бол Зевсээс бол би мөнгөөр бол тэгтээ тутаж үзээгүй. Бус багууд нь ч нэг хөвж үзээгүй тий. Ааха. Яг би өөрөө мэдэхгүй байл та очиж нөгөө тайлбар хийдэг. Сая анх удаа official cast-ыг Монгол улстай хийгээд LAN event дээр суужсэн бас гоё л үт юм байлээ. Яг ийм official event-ээр очиод тоглож байхад тийм funny хөвгөлтөө моментууд болдгоо. Тийм шүү дээ. Байнга л хөвгөлтэй. Тэр үед хамгийн гоёс нь хийдэг. Непалд энэ очиход л хөвгөлтэй шүү дээ. Тэгэл хамгийн гоё нь бас болохгүй шүү дээ. Бид нар очил Непалд Монголыг зааж өгч явж. Ааха. Тэгэл нөгөөдөл нь ПБ уншаад удаад яваа хинэ ПБ нэрээс бид нартай бараг сүйдээ сар амьдсан чи монголоор ярьдаг болсон. Чи өнөөдөр усанд орсон уу марсан уу гэж хар байдсан шүү дээ. Хайртай шүү юу юм гэдэг тийм шүү дээ. Тэгээ Непалууд ч бас өөрсдөө жоо холмостой байхгүй. Тэгээ бид нар хөө хар холмостой гэж би ч тэгж хэлэхгүй л дээ. Манай хэд монголчууд нэг жилэнгүүт л тэгэл чи холмостой гэдэг нэг чи өөдөөс тэгж ярьж. Хамгийн их бараг Alex тэгж байна уу? Тэгээ Alex Непал идтэй нийлээд юм заагаад явж идэм дөө. Шинэ үг сураал нөгөө хэд бид нар шинээр хэлээд хин зааж өгсөн гэдэг Alex л. Alex угаасаа одоо 6-2 явцсан байна. Тийм үү. Амжилттай байхах гэж найдаж байна. Угаасаа сая Арцыг үеэр тань бас оролцсон чи бас оролцсон. Тэгж яхад Vampire Sport-ээр 4-1 хийсэн шүү дээ. Тэр ихтэй Азны 4-1 байгаагүй тий. Азных гэж хэлэх. Ер нь юмд Аз тохиолдож болно. Тэр Азаа өөрөө ашиглах хэрэгтэй. Vampire Sport яг нэг нөгөө талаас нь харах юм бол Vampire Sport-ийн хувьд нэг-нэгээрээ шахацсан тий. Өөрөөсөө тайминг алдсан. Яг 4-1 төлөх боломжоо өөртөө өгсөн л дээ. Энэ бол ингээд нэг-нэгээр үзчихье гэж байна. Зүгээр яг нөгөө кино шиг тий. Мийн залууг амлж авлаа. Зайндаа гарч байгаа үзье гэж байгаа юм шиг. Одоо ер нь сурж гинөө, ажиллаж гинөө. Одоо сурж байгаа 4-р курст одоо санхүү төгсгөөд ер нь энэ жилийн сурыг төгсөе л гэж бодож байгаа. Тэгэхээр төгсөө тий. Тий. Ер нь аав юм маань бас сүүлийн даатгсан юм маань бас сургуулаа төгсөл гэж хэлсэн л дээ. Тэгээ бас аавынхаа сүүлийн өсөлтөд бас сургуулаа төгсөе л гэж чад яаж хийж байгаа л. Яаж хийж байгаа ч юу вэ? Төгсөе л гэж бодож байгаа. Толгой сайтай шүү дээ. Юу багийн ажил хүн чинь угаасаа гүйлгээ ухаан тавьж дараа шүү дээ. Ямар төрлийн мэрэгжил гэсэн бэ? Санхүү гэсэн. Тий. Санхүүд аялал жуулчлалаар төгсөж байгаа. Аялал жуулчлал. Тэгвэл Алекс яраас орох юм шүү. Тэгзээ болгоо. За би аялал жуулчлал төгсөө гэд. Тэгээ дагуулж явал. Нөө өгнүүдээ зааж өгөөл те. Дундлаа алхацсан. Би бас энэ жоохон аялал жуулчлалаар ерөө мэрэгчлэр явъя бол би жоохон юу юм бодож байгаа. Тэгээ жоохон том тэмцээнүүдийг үзүүлэхэд Монголоос хэдэн хүн авч яваад нэг тийш ячаад. Энэ хүн чи бүр тиймэрхүү бодсон байгаамаа. Гэхдээ ер нь яг хэрэгжиж хий гэж бодох. Ой гоё штэ бодож байгаа гэдэг чинь эхлүүлэх нь 50% байдаг штэ ажлаа. Тэгэхээр бодож байгаа гэдэг чинь тодорхой хэмжээний хувь ороод ирсэн байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр боломжтой юм юм бодож. Хурдан хэрэгжүүлээрээ үзье гэсэн бас хүмүүс зөндөө байгаа ах гэж бодож. Лё яг PUBG Mobile-аас хэдэн төгрөгийн мөнгө орж ирсэн нийтдээ. За яг анхнаас 5 жилийн турш шүү. Тэ? 5 жилийн турш. Баримжаа байдсан шүү дээ. 20-с 30 сая орно л. 20-30 сая тий. Гэхдээ тэр чинь бол шууд тэгж орж ирэхгүй шүү дээ. Ер нь баг үрсэн. Гэтэ бас чанга шүү те. Чангалын мөнгө чинь байж байгаа. Миний кастны мөнгө бол би мартцсан байдаг шүү. Заримдаа ингээд суужгаад 8 сарын дараа ингээд мэдээлэл ирэхээр ингээд харсан чинь мөнгө ороод ирлээ. Бид нар ч бүр өмнө бүр удаан байсан шүү дээ. Жилийн өмнөх тэмцээний дараа жилийн 100 авдаг байсан бид нар. Тэгээ саяхнаас 3 сар мараар авдаг болсон бэл. Тэр аа. Одоо бас арай дээрдэж байна. Тэгэхээр чи бид нар бас жил хүлээж байгаа. Нөгөө мөнгө орж ирээг багт жилийн өмнө үрцэн сууж байгаа. Тийм юм аав, нэм юм аав гэж. Та мөнгө ороод ирэхээр л гээл зүгээр. Йоо, ер нь бэлтгэл хийдгүү. Физикли. Үгүй. Хийдгүү. Тэгээ одоо юу нэгтэй жим юмд явъя гэж бодсон. Спортоор хичээлж байгаагүй. Хичээлжсэн шүү дээ. Би ямар спорт? Бүх спорт бол баг явдаг байсан. Тийм үү? Тэгээ ер нь сакс бөмбөг. Илүүрхтгүү. Ер нь илүүрхтгүү тэгээд ер нь яг 6. Яг нөгөө Red Lock гэдэг анимны нөгөө хин шиг Рио шиг юм биш үү? Тийм. Тэгэл бүх юмдаа ингээд. Нэрээ тийм биш үү? Рио гэх. Тийм ээ те. Бүх юм баланслаг байдсан шүү дээ. Тэгэл ангийн нөгөө нэг яг волейболтгийн орох уу, хөл бөмбөг тэмцээний орох уу гэдэг нь тийм тэгэл. Урлагийн үзлэгтэй орох уу гэл. Бас урлагийн үзлэгтээс ордог байсан. Бас бүжгэлж бүжгэлэн. Дуулдаггүй байсан юм аа. Ер нь зүгээр бүжгэлдэг л гэсэн. Яг караоке авч орох шүү дээ. За, тэгсэн Лёгоос нэг асуухыг хүссэн гоё асуулт байгаа юм. Ханаас өөрөө бас сонсомоор байсан.
дотоод гадаадын багаас боломжийн санал ирүүлж зөвшөөрөх үү? Одоо ер нь яг тоглоё гэсэн бодол юм алга. Тийм үү. Боломжийн шүү дээ. Боломжийн гэдэг нь хүлээлтээс дээгүүр юм бас нэг санал ирсэн л дээ нэг багаас гадаадаас. Аа. Тэгээд би бас тэр нууц бол ямар багаас ирсэн? Энд ч бас нууцын зэрэгэлтэй байдгүй шүү дээ. Нэг багаас ирсэн юм аа нэг Америк багаас ирсэн. Америк баг. Тий, нэг Америкаас. Америк руу явж байгаа юм шүү. Тий, тэгээд ер нь яг юм өндө болсон юм аа. Гэрээ мэрээ ер нь яг хүмүүстэй танилцаа. Тэгээд би бас өөрийнхөө жоохон англи хэлд итгэхгүйсэн юм аа. Чи надад холбогдоод би тэгэл Hello everybody, my name is Leo, not Rio from Bulldog. Нөө японочд шиг те. Тэгээ бас жоохон англитэй итгэхгүй тэгээд монголоор ойлголцохгүй байж англи гадаад ч ойлголцсон. Тэгээ бас жоохон тоглох сонирхол буурцсан юм. Би одоо PUBG ороогүй жил байж байна. Жил болгож байна. Сүүлийн Супер Лигээс ирээл би ороогүй шүү дээ. Тий. Биш тоглоагүй. Харагдахгүй гэсэн юм бол. Би тэгээд завгүй байх юм байна да. Энэ залуу нөгөө жоохон коуч хийхтэлтэй гэж бодож исэн ер нь жоохон багт коуч хийх юм уу гэж бодож. Чи гэхдээ коуч хийж чадна. Тийм коуч аналист хийх юм уу гэж бодож байна. Ер нь сурахаа хайж байгаа болохоор. Тэгтээ одоо яг санал маань л өөрөө ч яг хийгсэн тийм хүмүүс санал тавиагүй л тэгтээ тиймэрхүү бодолтой байгаа. Одоо энэ тэмцээнүүдийг үзээд ингэж нэг л багуудыг судлаа. Англи хэлэн дээр асуудал гарч магадгүй гэж ярьсан. Яг англи хэлээ жоохон сайжруулад ер нь тэр багтаа дахиж холбогдоод чамтай гэрээ байгуулах гэх юм бол ер нь явах боломжтой гэсэн үг юм биш үү? Зөв үү? Ер нь оруулаа орч байна. Гэтэ Америкт очиход бол ер нь бол сайхан амьдрын шүү. Тий, сайхан. Гадаадын багт одоо би Алексийг харж байгаа шүү дээ. Би одоо бодоод байгаа. Пүү би сайн тоглогч байхгүй яаваа те. Би ч одоо кастер хүн шүү дээ. 6280 сарын цайлан бол айхтар байгаа шүү дээ. Тэгэхээр бас нөгөө нэг агаар очиод жилд тэгж амьдрах байлгүй дээ. Тэгээ жилдээ очиод сух тоглоод тэгэл буцааг тэгээ нэг юм аа. Гэхдээ яг энэ сабтайлтай оролдог. Гэтэ яг манай үзэгчид Монгол, Бангладеш, Непал тэгээ яг Өмнөд Азийн хүмүүс их байдаг аахгүй Монголоос гадна. Тэгэнгүүт энд бол ингэ ярьж болох байлгүй те. Яг Америкийн бүс биш үү? За хоёулаа зүгээр Бразилуудыг хасчих. За Мексикээс тэр Royals хуваарыг хасчих. Зүгээр гайгүй идэл хасаад байгаа шүү дээ. Яг Америкаас их юм бол ганцхан баг байгаа. Night гэдэг. Тэр чи одоо тарцсан шүү дээ. Тарцсан уу? За дээр үе нэг Night гэдэг нэг ганц нэг дуулдаал өнгөртэй одоо нэг үү гэж өнгөрөхөөр нэг Night гэ ороод ирлээ гэвэл. Өө энэ Америкаас за байхгүй юм байна. Тэгээд Cubs IGL хийжсэн шүү дээ. Тухайд. Яг Лё Америкийн бүсдэр тоглолт амжилт үзүүлнэ. Нэг жил болоо гологдохгүй гэж би бол бодож байна. Тий, Америкчууд бас муу л да. Сул тий. Хамгийн сул бүс марг Америк. Би бол Америк гэж боддог юм. Би бол дүүгээ бол жизи болгон дээр харах юм байна нэ сарах юм. Оо. Нөгөө Cubs гэдэг шиг зураг амар даравсан ч одоо мөнгөтэй үс болохоор амар шүү дээ. Тэгэхээр боломж ивэл оролдоод үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэр бас тэгээд бас надаас хамаарахгүй л дээ бас таа ганц. Тий. Одоо тэгээд яг аав өнгөрцөн би бас өөрөө яг гэрүүлээ авч явах хэрэгтэй болсон болохоор тоглоомд одоо цаг өнгөрөөгөөд байх цаг биш болохоор. Үнэхээр тоглохгүй л гэж бодож байна. Тоглохгүй. Коуч. Тий, коуч хийж бол ер нь ажиллах хажуугаар коуч хийж бол болно. Нэг мэрсэр очиад уулзаа ямар тийж баян байрлаад ирээд тамд яваад юм шиг тэгээд. Чухал тэмцээнүүд нэр очиод ингэж юм нэг гэдэг өдөртөө нэг хэдэн цаг цацуулчихвал яриалцаал. Тоглогч эготой тий? Эгоист байвал потенциалаа илүү их нээдэг гэж ярьдаг үүний талаар. Би одоо яг наадах чийсрийг яг бас яг хэлэхэд бас хэцүү. Тэнгүүд яг бодонгууд скиллгүй хүмүүс бас амар их эго. Одоо энэ Монголын хүмүүс, Монголын яг залуу тоглогчид яг үннийг л гэж байгаа юм. Эготой л доо. Тийм шүү дээ. Юуны ч туханд үрээгүй нэг. За. Үгүй ч ер нь яг юу ч ямар ч амжилт гараагүй юм жоохон айгүй эго очдөг л доо Монгол. Тэгдэж шүү дээ. Монгол тоглогчид одоо энэ яг доороос гарч иж байгаа хүмүүс эгогоо дараалж хэлээ. Эхлээд суралц. Би бол анхсыг орохдоо 6 дахь орё гэж орж ирсэн шүү дээ. Надад зүгээр ганц тоглолтод л тоглуулж ихээ зүгээр ганц тоглолтод л өөрийгөө батлаа харуулж игээл. Наа 6 дахь авчихаа гэж л орж ирсэн. Тэгээ ер нь бол хүн яг өөрөө тухайн үед амжилт гаргасныхаа дараа ч юм уу тэг яг өөрийгөө яг гоё мэдрээд лоббинд ороод за би ер нь л иймэрхүү хэмжээний тоглогч юм байна гэдэг яг тэр алдсаж чадчихайвал тэгээд яг орчол болно л да. Тэгээ яг орсноор бас зөрж чамд гоё тэр хүмүүстэй ингээд харьцагдсан үн цэний чинь дэвшлүүлэн тэ дараагийн багт бас тулгуур шалгуур өндөр болно. Юу ч чадахгүй эгороод яах вэ? Чадaltaй байж эго таах хэрэгтэй. Одоо жишээлбэл харъя л та. Action top 2-ыг би харддаг. Falcon Force
Stalwart-д Astra e-sport гэдэг анхнаасаа ингээ хамт тоглоод тэгээд нэг найз нөгөөтгөөсөө жоохон илүү гарчингууд нөгөө найзтайгаа яг энд энзэх гэж харж яд улам сайжраад ингээ уралдаад байгаа болов гэж санагдсан байхгүй. Энэ их гоё эйгөө. Rival маягийн. Тэгээ ер нь баг тийм хор ширтэй хоёр хүүхд хэрэгтэй л дээ. Нэг байнга алдцуулаад байх. Сайжраад байдаг те уралдаад. Тэгээ уралдаад нэг нь унтж яхад нөгөөтг нь шинэ бас ирж тоглолт магалцсан юм. Нөгөөтг нь тэгсэн чинь сэрүүлэг тавьчихсан те. Чи бэлтгэл хийгээд байгаа юм уу гэ. Эсвэл уцыг хурааж аваад дэрэнд ороо гэж унтдаг ч байна. Тэгээ ер нь гэхдээ багт удаан байвал илүү хүн сайжирт. Олон баг дамжих шүү. Нэг багтаа удаан автал. Олон баг дамжих сайн талтай муу талтай л. Муу тал нь бол тэр сайн тал байгаа. Яг сайн талгүй л логин талаар. Олон хүмүүс олон юмс суралцах. Хүн болгоо нөөлөж. Тэгээ бавжид болж байгаа хүн болгоо өөр ингэснийг аргатай байхгүй. Тэр аргаас нь суралцах. Би бас ер нь бас цөөнгүй юм багс хэлсэн шүү дээ. Харин би яг түрүү дурдсан шүү дээ. Mabtex, Ziol, Zeus e-sport гэдэг. Тэгжсэн миний урын сан дахиад тооссон. Тэгээ би гайхаад өчигдөр шүнжээгөө бодож суулаа. Шүний 4 цагт ингээд асуултаа бэлтчихэд дэшээ авчихсан. Хүн чинь бол амьдралаа эргцүүлэх ёстой шүү дээ. Йогийн амьдралыг эргцүүлж суулаа 2 цаг. Тэгсээр танаа ихтрээс шараад өгөө гэсэн хүсэлт ирлээ. Одоо шарах асуултыг хэлж яагаад бодлоо яриад. За Монголд байгаа хамгийн эго өндөртөө мэргэжлийн тоглогч юм байна. Эго өндөртөө юу? Гэтэ эгого амар гоё ашигладаг. Тэгэхгүй надад нэг эго гаргадаг болохоор би бас мэдгүй байна. Яг тоглолтын эго яриад байгаа байхгүй. Яг тоглолтын эго. Би энийг дийлэн ч гэдэм үү те. Яг би энэ момент дээр ингэж чадна гэдээ өөртөө бүр айхтар итгэлтэй. 2 3 хэл хүн бодож чинь даа. Нэг нь бол сүхэ. Акшн байх хэвээр. Тий. Заавал байх хэвээр. Тэгээ нөгөөх нь болохоор би одоо энэ бас гарч иж байгаа. Fearless Creed 2-ыг бас тийм их хөгж хардیں۔ Ер нь бол амар зөрөгтэй тэгээ өөрсдөө цэг гэрнээ бүр ингээд бот гисэн. Creed-аас яг тийм тоглолттой байсан биш юм байна. Creed айгуу гоё. Creed-ийн тоглолтод айгуу гоё. Хөнгөн санагддээ шүү дээ. Айгуу имийг эвтэг хийгээд байгаа юм шиг. Айгуу амархан тоглолт, амархан харагдуулдаг. Ziol бас ер нь тэгээ дөөгч мөө дөök Дүүк амар эготой. Дөөгч бас тоглолтын эго бүр алж байгаа шүү дээ. Би нэг тоглолтын сантыг ба нөгөө сая World Cup болсон шүү дээ. Тэгж яхад Cyclops-ыг зооны гадна барьж тоглож байгаа. Гэтэ дүүк тухайн үед санаа нь юу байсан бэ гэхээр ганцаархнаа гараад ирсэн байсан. Cyclops гуруулаа. Дүүк ганцаар. Тэгснээр би тэдний байрлалыг дээрэмдэж чадна гэсэн байрлал дээр тоглосон. Би бүр тэрийг харчаад за юу хэлэх вэ? Үзүүлээд өгөл гэж хэлсэн. Тим эго болгоё. Баг бүрдүүлнэ. Йоо. Монгол тамирчдаас тий. Өссөн хүмүүсээ юу? Тий. Тэгвэл ямар тамирчдыг сонгох гэж байна? Хамгийн сонирхолтой баг шүү. Одоо хүмүүсээс би асуудаг юм л да. Олон хүнээс л асуулаа. Мэргэжлийн тамирчнаас эсвэл зөвөр нөгөө үзэгчдээс ч гэдэм үү тий. Зарим үзэгчдийн удаас өнгөцгөө харж байгаа шүү дээ. Дээрх хүмүүс баг өнгөцгөө хардаг. Монгол тамирчдаас нэг гоё баг бүрдүүлвэл ямар баг бүрдүүлэх вэ? За би өөрийгөө нэг оролцуулмаар байна. За тэгвэл ингээ For Miracle Vibe, Falcon Sight, Stalwart байгаа шүү дээ. За яг энэ дөрвөн багаас нэг тоглож байгаа. Тэгээд наачи хамаагүй байсан. Тийм. За IGL дээр дөөхийг тоглуулжээ. Тэгээд Fragger урдаа тулдаг дээр акшн авчээ. Тэгээд Stalwart-аас Creed-аг авлаа. Нөгөөх нэг IGL лөө. IGL дээр авцсан, Fragger дээр авцсан. Creed-аг юм тэгэл Creed-аг юм бүх юм дээр л тоглолтой. Тэгээ сүүлдээ Ziol-ыг л авчихдээ. Одоогоор хамгийн best support чиний хувьд ингэж бодож байна. Best support уу? Одоо тэгтээ support гэдэг бол байха болцсон шүү дээ. Тэр Baron-ыг харахаар Baron ганцаархнаа support хийгээд байгаа юм. Одоо ер нь бол баг хамгийн сүүлийн үлдсэн хүмүүс Baron л байгаа. Baron бүр ихтэй ясны support. Бүрэн харж байхаар ямар нэгэн нөхцөл байдал үүсгэхээр яг багийн IGL шиг ч юм уу эсвэл нөгөө гэр бүлийг авч явж байгаа эзэгтэй шиг ч үт юм уу те. Тоглогчид тулаанаа хийгээд явж байна. Baron яг түүх сахиад үлддэг харагддаг. Тэгээд нэг бодлын бас хүндэр бол шиг санагдаад. Өмнө би Baron ч өмнө attacker байсан шүү дээ. Би support байсан. Тэгээ Baron ч бүр уртаа хүн алхаа байлаа. Тэгээ би шууд за би attacker болчих чи support хэл гээд. Тэгээ би тэр ролоос л тоглоо. Тэгсэн чи яг ясны support байж таарсан. Baron ч бүс тэгтээ яг seal мэл тахтаас амар эс юм.
Одоо бүр сайжирсан билээ. Тий. Одоо ер нь хамгийн сүүлийн спорт гэдэг ролыг хийж байгаа хүн бараг баар онлох гэж бодож миний Монголд бодож байгаа. Гэтэ ер нь энэ спортууд яг зан төлөвнийг ижлэх юм бид шүү дээ. Одоо энэ Sky Bar 2 юм яг ойролцсон шүү дээ. Ярьж байгаа яриа мэрэ мөө нэг намдуухан нэг юм. Чи та очиод ихчихгүй дөө гэх нэг намдуух хүмүүс л эдийн дээр спорт очиж нэг юм. Гараа ингэж спорт хүмүүсийн тийм нэг юм гоцгойрох тийм хүсэл нэх багтай хүмүүс эд юм санагдаад тийм надад яг. Би яг энэ дээр л тэгээд үгүй юм. Энийг хинний дээр л гараад байгаа гэсэн тийм бодлого юу яг тайван ингээл араас нэг хянжээдэг тийм нэг юм. Алсыг харсан гэх юм уу? Хүүхдүүд тоглож илээ би байж игээд. Би ингээ тааваараа байж хат болно дөө гэсэн. Би нэг ингээ бүксийг хамгаалаад байж хат болно дөө гэсэн байдлаа. Би бол нөгөө нэг ямар ч төгс бүтээд ямар ч сайн хувилбар байдаг гэдэг үг өгдөө шүү дээ. Би ер нь бол тэр үгийг айгу ядах. Би бол нэг ихтэй наад манай юу үздэг намайг жоохон дэмжиж хүмүүс байж магадгүй. Ер нь би бол нэг сенсээр удаан тоглолт, нэг контроллороо ч удаан тоглолт. Мэднэ. Тэг баян тухайн чид ер нь хин аймаар байна гэдэг тоглогчийг хараад өөртөө тааруулаад тоглолцдог. Тэгээд нөгөөдөө жаанд бүүт мүүтэд суугч чигээ суралц хүүхдүүд айгуу сайн суралцдаг байхгүй. Би ч одоо тэр үед жоохон л гэж. Тэгээ харангуй чинь энийг хардаг байхгүй яг яаж тоглож ин тэ юугаар илүү нэгдэг ингээд сонжиж мэдээд ингээд үзээд ажилласнараа энэ хүн яг ямар юу гэж бут камп юу яалч хилээ сайжруулна л да хүүхдийг. Гэтэ тэрийг зөв талд нь ашиглах хэрэгтэй яг тэмцээнийхаа дэж чухал. Тэрээс жоохон хүмүүс л бут кампд ороод бас л назгарах уу. Тэг жоохон назгарчих гээд байдсан шүү. Ааха. Залхуураал унтаа. Ер нь жоохон гэртээ байгаа юм шиг байж гээд байдсан шүү. Ингээд дэш хараад. Ажлын офис гэсэн үг шүү дээ. Тэр чинь бол ажлын байранд ирсэн ажлын инженер гэсэн үг шүү дээ. Тэ. Ер нь бол тийм шүү. За тэгээд тоглогчдыг бас шинэ тоглогчдыг хараад байхаараа шинэ багууд девайсны асуудал байгаа гэдэг шүү дээ. Одоо юу вэ? 120 FPS гарсан байгаа шүү дээ. Одоо контр тоглож байгаа шүү дээ. Леогийн утас контр тоглож байгаа. Нэрсээр харагдаж байгаа. Яг одоо ер нь контр хвчлэн барьсан явж байгаа. Нэрсээр харагдаж. Жижиг мөр мэрэгжлийн тоглогч болвол яадаг бол гэдээ надаас нэг ярьжсэн тий. Тэгэхээр 165 Гц, 140 Гц-тэй гээл гой дэлгэцүүд байдэн шүү дээ. Бүр тэр нээж өндөр байгаа. Яг мобайл төрлийн утсан дээр энэ жил шинэ хувьсгал хийсэн гэж яригдж байгаа. Тэр тусмаа PUBG Mobile дээр 120 FPS-тэй мобайл төрлийн тоглоомыг тоглох боломжтой гэж болгосон. 3-4 апдейт дээр үлээ 3 дээр үлээ. Яг тухайн үед би бас нэг юм ажиглаж ирсэн л та 120 FPS-тэй утаснууд тэнгэр багц үнэтэй байх хэрэгтэй гэж харж ирсэн чинь Infinix GT 20 Pro гараад ирсэн. Нэг season тоглосон Infinix GT-гээр. Тухайн үед тэр season-ийн үеэр манай үзэгчдээс бас баг зэргийн комплейнууд ирдэг л дээ. Юу гэхээр Вайса энэ утас ингээд 120 FPS-тэй удаан тоглоод байхаар жоох халалт үүсээд байна. Яах вэ гэд ирдэг. За үүний тал дээр би сэнс ашиглаа гэж хэлдэг. Тэмцээний үеэр яг ямар байсан? Яа, тэмцээний үеэр амар штэ. 120 FPS дээр бид нар. Гэтэ энэ удаагийнх бол гайгүй байсан л да. Тэр яг намайг орж явах үед бол гайгүй. Гэтэ миний уцал бүр үнэхээр амар гацчихсан бүр. Тийм үү? Халаад тэгээд сис үлээлэхэр өөрөө даарад байгаа юм чи гар даараа. Тэнгүүт нөгөө ингээд яг хүн ингээд буудангууд гарч ичгнээд ингээд хүн онохгүй. Тэгээ ингээд синсээ унтраангууд утас халаа гацаад идэг. Ер нь бол утас халах юм бол угаасаа бүх утсанд л 120 FPS гэдэг зүйлийг утас чинь бүр тулд л ашиглаж байгаа л гэсэн үг байхгүй. Тулд гаргаж ич тэр чадамжийг гаргаж байгаа гэдэг болохоор ямар ч Монголд одоо хэдэн жилийн дараа л 120 FPS-тэй утас халахаа болдгоо юм гэхээс ер нь бол бүх утас хална, iPhone ч хална, Infinix ч хална. Гэхдээ Infinix юу нэл арай гайгүй бас. Ер нь гейминг төрлийн утаснууд дандаа PUBG Mobile дээр тэмцээн дээр нь ивент итгэж ордон шүү дээ. Тэгсэн одоо Infinix ч баг хамгийн олон удаа ивент итгэж байгаа болчихгүй. 4 тэмцээн дараалал ивент итгэжлээ. Би л эсвэл Super League дээр л орсон. Super League дээр нэг дараагийн Super League дээр дахиад орж байгаа. Тэгээ GC, тэгээ PMG дээр орж байгаа. Бүр ингээд гэж байгаа. Тэгэхээр бас комплейн харьцангуй бага үүсэж байгаа юм шиг санагдаад. Бас тоглогчдод өөрсдөө таатай болохоор л илүү удаан спонсорлж байгаа байх гэж бодож байна. Infinix дээр 10-аас хэдэн үнэлэх вэ? 8 юм уу 9 ах. 8 Оо, окей. Тэгээ манай булангийн ивент итгэгчээр Infinix Mongolia бидтэй хамтарч ажиллаж байна. За та бүхэн Infinix GT 20 Pro утсаа захиалгыг хүсэх юм бол Smart Store болон Skype бүх салбаруудаар Customize гэж хэлээд 100,000 төгрөг хэмжүүлээд худалдаа авалтаа хийгээрэй. За удахгүй үзэгчдийн асуух хэсэгт болсон. Тэгээд Limonto асуултууд бол хүлээгдэж байна. Тэгэхээр энэ түрээд партныг бол дуусч байна. За эргээд автомобиль үзэгчтэй дараагийн парт буюу хоёр дахь парт эхлэхэд бэлэн болсон байна. За энэ партнер мэдээж үзэгчдээс
асуусан асуултууд болон сонгох асуултууд мэдээж хариулахгүй бол лимо иднэ. За мөн адил одоо PMGC явагдаж байгаа. Тэгэхээр PMGC-ийн улаан группийн талаар бид хоёроос жижигхэн мэдээлэл өгөхөөс гадна ямар баг хэртэй арих боломжтой, ямар баг шилдэг 3 багтах боломжтой гэдгийг хоёулаа баг зэргийн анализ хийж үзье. За эхлээд алийг сонгох уу? Сонгох асуултаа явах уу эсвэл үзэгчдийн асуух хэсгээ явах уу? Зовлон төрөн дээр үү? За. Эсвэл хамгийн сүүлд нь лимонад гэх юм уу? Бас гачин болдсон шүү дээ ийм байх. За юу лимонад дөрүүлээ идчихё. За. Окей, сонгох асуулт. Амжилт хайр аль нь вэ? Амжилт уу хайр сэтгэл үү? Би нэг удаа асуужсэн. Хайр сэтгэл шүү дээ. Хайр сэтгэл үү? Энийг тайлбарлаж болно шүү. Тэгэл. Хүн чинь тэгэл хүнээр төцдөг байгаа шүү дээ. Амжилтаар дутдаггүй шүү дээ. Жинка аав үнэ хариулдаг юм да. За эхний лимондыг вайс идлээ. Одоо өстө гачин яриад эхэлнэ. Бэжи. Акшн уу бибэ юу? Хий орсон. Yes. Мой найзгаа одоо алийг амдах. Илаал. Ой. Чаго. Ой. Яа ёо. ICU Falcon Force. Яа ямар хэцүү асуултсан тийм. ICU Falcon Force. Аль-альнтаа маш гоё харилцаатай. Одоо Falcon найзууд байна. IC найзууд одоо миний төрсөн нутаг аваа. Тэгээд төрсөн нутаг тий. Манай нутгийн сэвгрүүд гэдэг шиг. За. Яа ямар хэцүү. За эдээд. Энд чи бас би яг перформансаас хайр сэтгэлээр л асууж байгаа л та ер нь. Тийм бас. Яг гоо амжилтаар нэг үл тэгээд бас хариулчихна л. За. Хөөш энэ удаа би арай цөөхнийг идчихв эхлээд. Дандаа л би идэж харагдтыг та. Ямар амар лимон бэ. За. Дараагийн асуулт. Тоглох гэвэл Баронтой нэг баг тоглох уу эсвэл Валитай нэг баг тоглох уу? Баронтой. Яг Баронт хөгжилтэй шүү дээ. Би бол Баронтой хамт амьдарч байхдаа бол бараг нэг өдөр ч өөдөж үзээгүй дээ. Барон гэдэг амар яриа тий. Яриа тэгээ яг хөө буруу ярьж байгаа надад бас загнуулна. Тэгтээ юу айгу юу мөр чана тийм ч юм их үү, ийм ч юм их үү, тийм ч тоглоом тоглох уу гэж өөр сонирхолтой байхгүй яаж хаант яг зөө. Би нөгөө ярилцлаган дээр 2 дахь дугаар дээр Бароныг оруулсан шүү дээ. Тэгсэн чи өөдөөг шүү дээ. За. Мөнгө алдар нэр үү? Аль нэгийг сонгох вэ? Яаж мөнгөтэй болох юм? Мөнгө буруу замаар юм уу, зөв замаар юм уу? Гэхдээ тэгэл мөнгө нь бүк гал гараад ирнэ. Эсвэл алдар нэртэй. Ёо явж штэ. Ёо гэлэг чичэн эсвэл мөнгөтэй юу? Мөнгөтэй хоо. Окей. Би бас лимоны дархлаатай болж байгаа. Эзэр байна. Яа, шүд ангинлаа баг. За. Толгой сайдад олгоч. Демо Док 2. Аль нь? Док шүү дээ. Йоко. Демо их риск гаргадаг гэсэн тий. Жижиг л юу ануудаа юу. Эхнэрээ сонгоч идөө. Ой! Энд дэр яг хариулч баа чи. Энд дэр чи идэлхээс том болоо тэгээ тустаагаар нь эхнэр л хайж идэлт шүү дээ. Бас тиймээ тий. Нөө халуун ногоогч мөр иддэг байсан юм шүү. Халуун ногоо чанга. Би дээр нөө баруунтай халуун ногоо идсэн чи оройн бүр амтан болсон шүү дээ. Би бол халуун ногоо сайн иддэг л дээ. Spicy гэж би судалгаа хийсэн байхгүй. Энд авч байгаа. Тэгээ сүүлд харин санчаар халуун ногоо өгсөн чи царины өрлөг идчихтий. Тэр Непал ч юмс амар халуун. Вайсо Макс мэн. Вайс. Энэ гэдэг нэг л хотлаа л явчлаа да тий. Үгүй ээ. Чи одоо Макс мэн чи дэлхийн хэмжээний кастер шүү дээ. Би тэр Макс мэнийн үздэг ч шүү дээ. Таныг л үздэг шүү дээ. Хаа идчихэлтэй. За би ярьж байхдаа лимонд идээ суучих.
За, үзэгчдээс тавьж байгаа асуулт. За. Би бол яг 3 гэдгийг төлөвлөсөн байсан. За яах. За, үзэгчдийн асуулт. Яг би эндээс үг үсэггүй шууд бичээд оруулсан байгаа. Юу ч нэмээгүй, юу ч хажирлаагүй. Одоо ямар нэгэн багт тоглох вэ? Юу гэж зэвэ? Тоглох вэ? Хэрвээ тоглохгүй бол стример болох бодол байгаа юу? Ямар нэг юм хийж дэмждэг хүмүүстэй харагдал гэж загинсан бэ? Тоглохгүй одоо ер нь цаашаа гэж. Тоглох гэсэн юм бодол байхгүй байгаа. Тэгээд стример бол хийх гэсэн юм бодол байгаа шүү. Контент юм. Тий. Ер нь жоон контенттэй юм. Тэгээд хүн яаж холдсон юм гэдэг юмтай ойрхол идэв. Тэгээд стрим хийх гэсэн бодол бол байгаа. Гэтэ жоохон юмнуудаа сайжруулж байгаа л гэж бодол байна та. Зөв шүү. Би нөгөө юу яриадсэн шүү дээ. PUBG Mobile-ийн анализ контент оруулъя гэж яриадсэн. Тэрэндээс хамтарч болно шүү. За. Демо IC руу орохдоо юу гэж хэлж гарч байсан бэ гэсэн асуулт. Би түрүү энийг асуусан. Тэг асуусан шүү дээ. Тий. IC-ээр орлоо гарлаа баяр тий. За. Тэгвэл энийг хайчи. Мөнгө хүчтэй гэж. За, Zeus Sport-од байхад зөрчилтэй хүн байсан уу? Байхгүй. Манайхач бид нар чи яг л нэг гэр бүл шиг л байсан шүү дээ. Намайг нөгөө манайд гаргахад хүртэл тэгэл бас л жоохон зуурсан шүү дээ. Зуурсан уу? Сонирн болцгоос шүү дээ. Бид нар ч бүүнд нэг намайг гарна гэж. Тэ яг тэгдэг те. Багаас гарна гэхэр нэг л хоос хоригчдаг те. Тийм Zeus чи бид нар бүр яг баг гэхээс илүү гэр бүл байсан шүү дээ бүр. Амар яг л энийхээ яг хэцүү үед намд байдаг тэгэл. Тэгэхгүй энэ л Zeus-тэйсэн үе бол энэ хамгийн гоё үе. Мэргэжлийн тамирчид дондоос хамгийн сайн найз чинь хин? Асуулт. Яг мэргэжлийн тамирчид дундаа юу? Scratch бол мэргэжлийн байха болцсон шүү дээ. Одоо яг мэргэжлийн хамгийн сайн найз гэл акшнлээ шүү дээ. Ямар амар болттой юм бэ? Усан дээр мэргэжлийн байха шүү дээ. За. Гэтэл лимота асуулт биш болохоор гайгүй. Уул нь ур чадвар өндөртөө тоглогч гэж бичсэн байна. Гэхдээ энэ зөвөр магтаал байсан байна. Хана энийг хараагүй. Өөр баг тоглох уу гэсэн байна. Тоглохгүй. Би зодог тайлсан манайхаа. Намайг одоо ер нь коуч юм аналист дээр л харах бах. Энэ харыг цааш дээр би яг өөрөө явъя гэж. Staff дээр. Тий. Арын албанд л ажиллана. Тэгээс энэ бол одоо тоглох сонирхол одоо байна байхгүй. Эстерийн талаар хоёлаа ярилцлаа. Улаан групп. За хоёлын голдоо тавьчих та. Яг илүү ойлгомжтой харагдах байх. Одоо дэлхийн аварга эхэлсэн явж байгаа шүү дээ. Лигийн шатнууд явж байна. Энэ 7 хоногоос Монгол багууд бол тоглож байгаа. За бидэнд яг нийтдээ бид хоёрт нийтдээ 16 баг байна. За энэ 16 багаас ямар 3 баг финалдах уу? Ямар одоо 11-ээс 16 хэрэг 4 баг гэртээ харна гэсэн үг. 11, 12, 13 11 ч орно. 12, 13, 14, 15, 16 5 баг юм байна. 5 баг гэртээ харна. За гэртээ харих тэгээд финалдах хэдэл хэлчихэж байгаа тий. Би файналдах нь хэлчихтэй. Файналдах 3 баг. Шууд эхлээд юу ч гэсэн багуудаа танилцуулчих юм. За Индонезиас Альтер Эго оролцож байгаа юм байна. Чухалчлж үзэж байгаа тоглогч маань Rosemary. Сарнайн залуу гэдэг. Одоо яг Smile топ шиг штэ. Ганц чирдэг ганцхан тоглогчтой байдаг. Энэ Альтер Эго Aeros-ийн хувьд Rosemary-тай адилхан яг нэг тийм эго орцсон сайн амарч оруулаад ирээсэй гэж би хүсэж байгаа. За FaZe Clan Mela Мелач өнгөрсөн GC-гөө ирж бага бүтэнж ирсэн шүү дээ. Юу би санаад итээ. Last chance дээр үлээ. Survival stage дээр үлээ. Мела ганцаархны амьд үлдчихэд Мирамарын тоглолтын дээр NB Sport-ны camp дээр бүгдсэн байдэн шүү дээ. Яг тэрэн дээр соолоогоор явсаар байгаад багийг 2 дугаар харанд оруулж чаддаг. Энэ бас S-тайрын тоглогчид юм гэхдээ тийм л байх хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Ганцаараа үлдсэн байсан ч өөрчлөлтийг гаргах чадвартай. Nigma Galaxy. За сарыг хулгайлах төлөвлөгөөний Ravuf байгаа. Өөр. Нөө юу. Европоос Snowbix орсон. Тэгээд Narwhal байгаа. Тэгээд Японы reject байсан Lufa байгаа. Reject сая World Cup-ийн үеэр чи Lufa юм харагдахгүй байгаадсан Nigma Galaxy-д орсон байгаа. Тийм баха. Энэ залуу хайчиж өгöd гайхаадсэн. Би ч одоо яг л нөгөө оройтч ирсэн хүүхд гэдэг шиг л халаатайгаа сууж идэв шүү дээ. Энэ тоглогч энд байсан хайчиж юу энэ гэдэг. За тэгвэл хэн дээр за би бол хоёулаа түрүү ярьж ирсэн шүү дээ. Ravuf-ыг ер нь бол перформанс нэг л сайн биш гэж ярьж байна. Тэгэхээр Snowix уу, Narwhal уу? Narwhal.
Нарвал. Virtus Pro. За хуучин Demorte-гийн бүрэлдэхүүн. Яг энэ жилдээ тий. Virtus. Яг онцлоод хэлчих гэхээр цойроод байгаа юм байхгүй. Falcon Force. За эндээс хоёрыг авцсан ч болох юм байна да. Falcon Force чинь тэр чигээрээ сайн шүү дээ. Тэр чигээрээс. Эдүү хин тийм илүү гэх юм байхгүй. Яг гоё өөртөө ажиллаа хийх мэдсэн байгаа. Ер нь тоглогчдыг харахад ер нь сайн байна. За нөгөө Ирэний бараа шиг Фурия. За хястал нөгөө Барзилийн байж бол хамгийн гайгүй багаас нэг хүн шилжээд авцсан байгаа. Тий. Юу л Intense байгаа, Influence Rage байгаа, Queso-гоос авсан. За Inco-гоос байхгүй юм да. Alpha 7-2-оос тий. Тийм баха. Loops-с нэг нь авсан байсан. Тэгэхээр бас Fury-гийн хувьд бол эргэлзээд. Танжинбао. Мэддгээр одоо Шаявски л байгаа зү. Каявски. Kaiowski. За Kaiowski гоо юм байна. Танжинбао. Хятад улсын төлөөл. Хуа. Wen гэж. За энийг бол би бол мэдэхгүй. Бийц мэдхгүй би одоо. Wen. Энэ бол Япон улсаас оролцож байгаа гэж ярьсан. Яг нь Reject Sport-ийн байхгүй нөгөө Rival Cup гэж болоод идэв шүү дээ. Аа тий. Тэрэн дээрээс сая нөгөө Miran Sejong спортынхаа цагуураа гараад ирсэн. Гэтэ яг Япон улсын төлөөлөл энэ жил нөгөө Reject Sport амар байлаа шүү дээ. Тий. Юу би бүр гайхсан. Ингээд S-ийн хоёр тоорномент тэр нэг дээр нь финалдад нэг рүү гарч ирээд World Cup тэр Alpha 7-ний бүр айлгаж чадсан баг шүү дээ. Тэгсэн бүсээсээ гарч иж чадаагүй харамсалтай. За наз гарцсан баг. Тэгээд бодод байгаа. Буруу болгоор осорж. Энэ яг нөгөө Vampire Sport-ийн түүхт автагдчих шүү гэж барьсан. Нөгөө World Invitational дээр амар тоглоод мөнгөтэй олсноо наз гартчихсан шүү дээ. Reject-ийн тийг санагдаад байгаа. Яг хав Reject-ийн ширийг хатахаар залуучууд ороод ирчихнэ. Гэхдээ яаж тоглохыг бол маргаашнаас эхэлж байгаа шүү. Анхны удаагийнхны эцтэй бас. Тэгээ анхны удаа. Troy-ийнхний бас анхны удаа. Гэцэр руу яа, Roy бол тэнцэхгүй. За Navi, Natus Winsere. P6. Тэмээ P6. Next руу яа. Cruise нөө Z-Wolf. За Z-Wolf дээр тогтхоо. За. Олон харагддээ шүү дээ. Итвэх жармал дээр нас өгчөөд энэ залууд. За INS энэ чинь нөгөө Slime Machine-ийн бүрэлдэхүүн. Манай бүсээс тоглож байгаа Central Asia-гаас. Би мэдгүй тоглогчтой. Яг нь Super League дээр Slime Machine гэж орж ирсэн. Яг энэ жилийн Super League дээр бол дажгүйсэн. Яг өмнөх Super League дээр чиний орж ирсэн Super League дээр бол my boys битгийлтэй гэмээр л тоглолт хийсэн. Яг нь өөр чижилтийг бол гаргацсан байгаа болохоор бас манайх шиг тоглосон юм өнгөрсөн жилээ. Сайн тоглоог. Үнэхээр сайн тоглоо. Хангалтгүй. Бүр ингээд лидербордыг харж байгаа сүүлээр л харагдаад байсан. Тэгсэн чинь JC дээр ороод ирсэн. Манай найзууд байсан биш үү? За Эсагай 8. Фалак. За Flak бол number 1. Гэтэ IQ сайжраад байгаа гэсэн. Тий. IQ нь сайн байлээ. Тэгээ яалчгүй Flak-ыг барахгүй л тээ. Flak тэр яаж тэр нээж идэв. Grenade elimination лидерборд дээр харахад Flak дандаа нэг 10 кг зөрүүтэй нийлт харагдав. Энэ Фалак уус айгу сайн тоглож илээ. За Team Queso. Хэм боголээ. Queso-гийн бүрэлдэхүүн чинь Milo илүү. тий, Milo гэдэг байгаа. Milo. Тэр л хэлээ. Яг хуу таньдгаас бол тэгэл таньдаг үнэл хэлчихэд та тийм ээ. Тямба бол ойлгомжтой. QZ. IHC. Зёл ялчгүй IHC-ийн хамгийн шилдэг нэг байгаа. Одоо энэ хамгийн формтой. Өнгөрсөн жилийн GC-гээр Зёл бүр дийлдэх хүрсэн. Юу нөгөө мэйла 10 мэйла шиг байсан шүү дээ. Амар тоглолт. За тэгвэл одоо нийтдээ Alter Ego Phase, Nigma Galaxy, Virtus Pro, Falcons Furia, Tanjimbo, Wen, Getsoroid, Natus, Winsere, Next Ruya, INS, Asakai, Team Queso, Tiamba, IC. За хин финалдах бай. 3 баг сонгож. За миний бодлоор NRC одоо энэ юу вэ? Next Ruya. Тэ Next Ruya нэг нь тэнцэх бах. Тэгээд Falcons мэдээж орно. Тэгээд Tiamba юм уу TGP. Tiamba болох та баг. Tiamba болох та тий. Энэ гурыг ер нь бол тэнцэж чадчих. Next Ruya. Гэтэ Next Ruya ч бас Falcons амар даруулж ирсэн та бол гэдэг. Next Ruya ер нь гэтээ сайн. Нави бас гэтээ яаж тоглохыг мэддэггүй. Нави ч нөгөө White Falcons угаж туучна тий. Бүрэлдэхүүнээр. Тэгээд хэнийг авцсан байлаа Lakers-ээс? Лемоныг авцсан байсан. Энийг авцсан. Нэрээ Лемон хөвтөж шít. Сонирхолтой пик байна да. За хин хасагдах вэ? 5 баг. Хасагдах байггүй л.
Нийгэм бол асагдах байх. Бүрэлдэхүүн шин. Тэгээ бүрэлдэхүүн шин бас шинэ хүүхдүүд бас шинэ хүүхдүүд ч гэж тэгээ шинэ жижиг даахууд орж. Хуучнаар одоо равууфл байна та. Тийм тэгээд энэ ро ясагдаж маа хасагдах байх. Инс хасагдах байх. Team case бол бат хасагдана. Энэ альтрего фейз мэзин юм уунууд бол survival-д орчих واخа. Танжиба анхаарал татахгүй. Танжиба энэ survival-ороо survival-саа бас хасагдах. Айци бол арай survival-саа гарч ирээд авраа гаж магадгүй. Өө амар те. Үнэхээр дутуу болж ирсэн шүү дээ. Яана энэ survival stage орохоор тэгэл бүх юм game over болно шүү дээ гэж ярьж ирсэн дэлхийн ургуулсан баг. Сонио хоёлоос ярьсан. IC A tier, B tier-ийн торнаментууд дээр нэг хайхтар амжилт үзүүлэхгүй байж ийсэн аа. S tier орохоор амар галзуурчдаг. Тийм сайн тоглолт. Мөнгө хамаатай. S tier дээр сэтгэл зүйн өрөөдөг хөө. S tier-ийн богууд чинь бүгд ер нь жоохоо одоо энэ алдах хэрэггүй гэсэн тийм сэтгэл зүйтэй тоглож байгаа. Манай ID авах гэдэг. Болоод байлдаа тэгвэл гэсэн сэтгэл зүйтэй тоглолдог болоод гэж бодчих. Ер нь бол дулааныг бол заавал эцэлэх гэдэг талтай санагдаад байна шүү дээ. Манай энэ монголчууд ер нь л гэхдээ яг сэтгэл зүйн ер нь яг л ижлэх юм ер нь гайгүй сэтгэл зүгээ барьдаг л гэж боддоо шүү дээ. Ер нь ном тэмцээн дээр. Гэхдээ бас та Америк дарамт ирж байгаа гэсэн юм. Тэгээд монгол хүмүүс ч ер нь их гаднаа нэг хил гаргаад байдаг шүү дээ. Өөрөөсөө тэгэл өөр нөө ирчүүд нэг өөрөөсөө дотроо дотроо өөрөөсөө зовоолдаг. Хүнтэй ярилцах ч тэгэл өөртөө яриад тэгэл. Ер нь сэтгэл зүй сайтай хаа монголчууд бас энэ ми ер нь бол Япон энэ юм уу бол нэг сэтгэл зүй сайтай. Энэ Alpha 7 бол сэтгэл зүй сайн юм сайтай. Alpha 7 эхний өдөр сайн байж байгаа. Сая Shar Group-ийн тоглолтоор эхний өдөр айгүй дайггүй явж байгаа. Хоёр дахь өдөр унаад. Гэхдээ үлдсэн өдрүүдээр дандаа өсөлтөө тоглолт хийсэн. Яг тийм хэлбэлцлийг бол гоё барьчдаг юм санагдсан. Эрүүл тоглож байгаа гэсэн үг шүү дээ. Айгүй тийм зөв мэдгүй. Ер нь айгүй сэтгэл зүй сайтай байгаа. Тэгээд ер нь S2-ын тэмцээн чи миний бодлоор л би өөрөө оролцож үзээгүй л дээ. Гэхдээ ер нь би бодлоор л бид нар одоо бүгд л мундаг хүмүүс байгаа шүү дээ. Бүгд л мундаг бүсээсээ сайн гарч ирэх гэсэн. Тэгээд эдний одоо нэг муу тоглож байгаа юм сэтгэл зүй л гэдэг. Сэтгэл зүйн айл болдог байх энэ том тэмцээн дэр. Хин илүү сэтгэл зүгээ барьж чадсан, энэ илүү сэтгэл зүйтэй байгаа нь ер нь тэнцэж чаасаа шалгардаг. Организашн ч гэсэн амар харагдаж шүү дээ. Falcon байна, Phase байна, Virtus байна, Furiamori ч юм уу айгүй том, Navi гэсэн том. Тэгэхээр энэ улаан групп, үхлийн групп нь аль групп бэ? Shar, улаан, нөгөө. Шарл гэж яриад лээ дээ. Тий, хүмүүс Shar гэж яриад байгаа. Би бас Shar гэж яриадсан. Тамийн тогоог нэрлэлсэн шүү дээ. Тамийн тогооны сүүлийн өдрийн мэндийг хүргье гэдэг. Тэгэхээр бас арай гайгүй тамийн тогоо. Shar группээс гадна ногоон групп нь арай амар байгаа гэсэн шүү дээ. Одоо Vibes-тай танаа хуучны Star Wars спорттой байсан. Тэгэхээр тэр групп төрөөс гоё боломж болох байхаа гэж бодож байна. За окей. За тэгэхээр би Caster Prediction дээр нэг ганц 2 баг солио. Миний энэ 7 хоногийн Caster Prediction дээр 3-аас 2 нь авсан. Ямар 2? DRX Alpha 7. Тэгэхээр энэ 7 хоногийн ଭିତରେ бас ядаж 2-ыг авчмаар байна. Сонирхолтой шүү дээ. Юу болж байгаа. Гэтэ бас хэлэхэд бол бэрх байгаад байдаг л та. Торнамент дээр тэр өдрийн тэнгэрээс яаж байдаг. Аз яндаа бас яаж таарах уу гэдэг бас. За эрхэм бүдэд үзэгчтэй Vice булангийн 5 дахь дугаар энд хүрээд бол өндөрлж байна. За өнөөдрийн зочдоор мэдээж шилдэг тамирчин Лео хүрэлцэн ирж бол бидэнд гой яриагаа өрнүүллээ. За тэгээд манай Сураа ресторан дээр энэ хамт тоолыг бол бэлтгэсэн байгаа шүү. Сураа рестораны Encodo салбар дээр та бүхэн яг одоо ирээд хамт тоолол захиалаарай. Тэгээ үргэлжлүүлээд манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр Infinix Mongolia бидэнтэй хамтарч ажилласан. Тэгэхээр Infinix Mongolia-гаас та бүхэн Infinix GT 20 Pro утсаа захиалга авахыг хүсэх юм бол SkyTel болон Smart Store-ын бүх салбаруудаар Caster Wise гэсэн промо кодыг ашиглаад 100,000 төгрөг хэмнүүлээд аваарай. Мэдээж Леог бол дэмждэг маш олон үзэгчид байгаа. Олон том багууд тоглож байсан туршлага бол арвин тийм ээ. Тэгээ коуч аналист бас өргөжлүүлээд хийн бас дийл дайжгүй байх юм бол бас тоглогч болж магадгүй гэж би бас хувьдаа нүднийх нь хараанаас хүүхэн харан томроодсон гэхээр харчлаа. Тэгэхээр манай үзэгчд нь бас Леог юу хэлхийг бидэнд бас бидний асуултууд яаж хариулах бас асуухыг хүсэж зөндөө асуултууд байгаа гэсэн тэр бүгдийг ангилаг тайлаад өглөө. Тэгэхээр сүүлийн мөчийг бас дүүдээ орохидоо энэ үзэгчдтэй хандаад Леог өргөжлүүлээд юу хийх вэ? Өөрийн 15 жилийн төлөвлөгөө юу вэ? За бодлоо. За дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Өдөө хүртэл дэмжсэн. Одоо миний ингээд тоглогчийн карьер дууссан. Тэгээд чадах хүртлээр явлаа манайхаа. Тэгээд GC орж чадсангүй. Тэгээд
бүгдэнд нь баярлалаа л гэж хэлье да. Цаашдаа бас дэлхийн давцанд бас коуч маягаар бас зогсож магадгүй. Гэхдээ бас гайгүй байр эзэлчих юм лээ те. Цаашдаа бас сайн явж магадгүй. Тэрийг бас сайн шийдэг байгаа. Гэхдээ үсэн санал сонсон. Тэгээ бүгдэнд нь баярлалаа л гэж хэлье да. Бас нэвтрүүлэгтээ урьж оролцсон Voice хата баярлалаа. Камерт орох дуртай байдаг. Гоё нэвтрүүлэг байна. Тэгээд лайк, шеэр тийм мартаарай. Үнгүү ийм гоё контент хийж байгаа юм чи манай хүмүүс чадах зах зугаас нь дэмжээд өгөөрэй л гэж хэлье да. Намайг бас дэмжиж байгаа дүүдээ Infinix Mongolia. Дараа. Гарын бэлэг гартуулъя. За баярлалаа. За энд Infinix брэндийн үдэж гарын бэлэг байгаа. Power bank. За энэ power bank байна. Хүрээ. Энэ юу вэ? Ямар хүнд power bank гэдэг ширээ. Энэ wireless charger байна. Тэгээ бас speaker байгаа. Тэгэхээр хүүдээ жижигэн л одоо бүүвэн дуу тавиад ундаг ч юм уу те. Манай үуч бүүвэн дуу сонсохгүй, орчин үеийн дуу сонсч бүжигтэл дуусна. Тэгэл ундт юм дөө. Би чамаг байжээ гэдэг. Эсвэл нөгөө амарч гэдэг. Үдсэн хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн дугаар дээр ямар тоглогч, ямар мэргэжлийн тамирчин оруулах хүсэж байгаа гэдгээ пин коммент дээр үлдээгээрэй. Тэгээ гарахаасаа өмнө дараарай. Лайк and share. Саба дарахыг мартуул заа. Дараагийн дугаар хүртэл баяр та. Peace boys.